Нийслэлийн дүүргүүдийн засаг дарга нарын хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол санал иргэдээс тасрахгүй байна. Баянзүрх дүүргийн засаг дарга Пүрэв даваа ажилчдаа хомроглон халсан, бие давхар эмэгтэйд удаа дараа гар хүрсэн гэсэн мэдээлэл гарч, нийт эрхийг хамгаалах холбоо энэ асуудалд анхаарлаа хандуулснаар түүний хэрэг эхнээсээ хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Энэ мэдээлэл намжиж амжаагүй байтал Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Чин болдын хууль бус үйлдэлийг ажилчдад дэлгэж эхэллээ. Тэрээр тус дүүргийн засаг даргаар сонгогдсон цагаасаа хойш төрийн албан хаагчдыг намаар нь ялгарлан гадуурхах, халж солих, төрийн тамгыг булааж авах зэргээр өөрийн дураар ажиллах болжээ. Улмаар өнөөдөр тус дүүргийн 5 болон 22 дугаар хорооны засаг дарга нарыг ажиллаа өг хэмээн удаа дараа дарамтлж байна гэлээ. Хуулийн заалтгүйгээр одоо ингээд намын эрх ашигын төлөө одоо нийтийн эрх ашигын төлөө ард түмний сандыг ард түмний иргэдийн сонгох эрх ашигыг өнөөдөр улсандаа гიშгээд зөвхөн нэг хүний эрх нэг намын төлөө өнөөдөр ингэж ийм одоо хууль бус ийм бусрамг хөдөлгөөр одоо ингэж булаа төрүүлэх юм дарангуудыг би олгож байна. Ерөөсөө хорооны засаг даргаыг болоод иргэд маань өөрөө сонгож өөрөө дүнгээ тавьж өөрөө үндгэгээ хөстэй. Энэ үндгийг одоо сүүлийн 3 жилд бол иргэд маань хангалттай гэж ингэж үзсэн. Гэтэл 4 сарын 1-нд захиргаа хуулийг хэлсэн дээр ажилтан тулг гэдэг хүн мөн аж ахуйн засгийн отгон баяр гэдэг хүн Чин болд даргын туслаг гэдэг 3 хүн ямар ч үндэслэггээр төрийн тамгыг хуурч мэгэлж авах юм орлого хийсэн. Хуурамч байдлаар залдин мэгэлж ингэж одоо тамга авах гэсэн орлого хийсэн учраас энэ асуудлыг би холбогдоход байгууллагуудаа танилцуулж хэлсэн юм аа. Энэ бол иргэдийн сандыг хөндөхгүй иргэдийн одоо сэтгэл зүйгээр тоглож байгаа хэн нэгэн одоо тамга орсныхаа цаана одоо ийм бол хууль ёсол ажиллагаа явж байгаа нь харамсалтай байна. Хууль бус үйлдэлийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр дүүргийн засаг даргын таамагын газрын гадаа жигсэж засаг дарга Чин болдыг огцруулах шаардлагыг иргэдийн хурлын дарга Нямбатарт хүргүүллээ. Энэ үеэр ард иргэдийнхээ шаардлагыг хүлээн авсан хууль бус үйлдэл хийсэн засаг даргыг огцруулах асуудлыг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцээр болсныг хэллээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чуулганыг хуралдуулах юм товыг зарлаж хэлцэх асуудлыг батлах чинь. За хэлцэх асуудал нь бол дүүргийн засаг даргадтай хариуцлага тооцох асуудлыг ээлж дэргэдийн хурлаараа хэлцээ гэж байна. За ер нь саяны энэ хүмүүсийн ярьж байгаа энэ та бүхний шаардж байгаа бүх одоо шаардлагууд бол зүй ёсны асуудал. Өөрөөр хэлбэл Монгол улс 1992 оноос хойш шинэ үндсэн хуулиараа нутгийн өөрөө өдөрт төсний байгууллага, нутгийн захиргааны байгууллагуудын үндсэн чиглэлийг тодорхой болгож өгсөн. Хороо, дүүрэг бүгд ард түмнээс сонгогддог ийм мандатыг бий болгосон. Ард түмний мандатыг уландаа гიშгэж ганцхан А4-ийн цаасаар төрийн мэрэгсэн албан хаагчдыг улс төрийн албан хаагчдыг чөлөөлнө гэдэг нь өөрөө энэ үндсэн хуулийг одоо шууд утгаар нь зөрчиж байгаа ийм зүйлээ. Төрийн ажлыг хаан ширээнээс удирдах гэсэн засаг дарга нарын үйлдэл ард иргэдийн амьдралд ч дарамт учруулж байна. Тэгээд одоо ажлаас нь хаална. Хүний соёлын одоо хүмүүсийн ажлыг дордох дүүргийн ажлыг хойш нь үсэж байгаа хүмүүс одоо хорооны засаг дарга шүү дээ. Дүүргийн засаг дарга мөн баггүй юу? Одоо тэр ажил өгөх энэ ард түмний 50 амьдрах болцоог алдагдуулж улмаар одоо улс төрийн хямралд оруулах байдалд оруулж байна. Эдийн засгийг улс орны эдийн засгийг эдгээр нь гүтүүлсэн бол одоо улс төрийн хямралд оруулах албадаг хийж ир гэж ингэж бодож байна. Ийм учраас энэ үйл ажиллагаагаа зогсоогоо сайн одоо хуулийн дагуу тогтоолон гаргасан захирамжаа бодлуулж албан ёсоор ард түмний сонгосон сонголтыг хүндгээсэй гэж ингэж бодож байна. Жагсагчид дүүргийн засаг дарга Чин болдыг өрөөнөөсөө гарч ирж иргэдийнхээ үгийг сонсох шаардлага тавьсан ч тэрээр ирсэнгүй. Сонголт өгөх байгаатай холбоотойгоор албан тушаал сандал суудлын маргаан газар авч дарга нарын хууль бус үйлдэлч нэмэгдэх боллоо. Гэсэн ч энэ мэтээр эрхээ зөрчүүлсэн иргэдийн асуудалд нийтийн эрхийг хамгаалах холбоо хууль зүйн зөвлөгөө тусламж үзүүлэн хууль бус үйлдэлийг таслан зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.